Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Хайр минь ганц сарнаагч. Хавар болоод хачаа ачин бодлоод орж ирээл. Үсээрээ тогсмоор санагдаал. Чоолк тавьдаг юм билүү ч гэж бодох юм. Гэхдээ дээрээ биш. Доор. Юу сажаараад байгаа юм бэ чи? Уцтаг муу улгаач бай чи яадаг вэ? Айгу. За тэр яг. 2025 оны 10 дугаар сард нээлттэй хийсэн буу барьж мэдэхгүй. Ихээс төрөхтөл чинжаал атгаж төрсэн хүйтэн цуст хангуг нутгийн John Wick буюу Black Snake гэх алаан талаантай кино ярьж игэл да яг гуйгаад байгаа юм бол. Шахахгүй юу? Энэ киноны найруулагч нь зохиолоо өөрөө бичиж өөрөө найруулж бараг л өөрөө зураг авч монтаж хийх нь холгүй сэтгэл гаргасан анхных нь кино гэж байгаа. Олон дүр гарах болохоор анхааралтай үзэхгүй ойлгохгүй шүү. Үзэхээс өмнө 3 умсаа гоцолзуулж дарддаг юм дараад утсаа юм далуулж тавиад байныг хөлөө дээш нь ачаад юмаа эдингээ үзсгээгээрэй. Шимэгчлээ төв да. Гэрч шаагаад очиж мэдтгэл болгооч. За ингээд кинонд орцгоё. За байж гараа. За тэгэхээр манай яадын community маш олон агуулсаар байна. Сувг дээр орох бичлэгүүдийн хуваар Hollywood-ийн оддын ховж сонирхолтой мэдээлэл болон зарим нэг бичлэгээ бид Telegram дээрх community-тэйгээ хуваалцж байгаа тул нэг ч гэсэн байхад гимгүй шүү дээ. Заваа энэ тэд минь. Кино маань эргэн дурсходуутай санан бэтгэрхүү хийцтэй эрт цагийн гэмээр бааранд хоёр хүн хэл ам хэрүүл тэмцэл хийж бугаар эхэлнэ. Хажуудаас хитэн суугны усны булцуунуудаа зогсоочихсон. Томхон гэмт бүлгэлийн хоёр юм шиг байгаа юм. Хөрслөг бор сарайтай галтасаа арьстай нөхрийг нэгдүгээр атмаа харин эсрэг талд нь сууж байгаа амьдралдаа хулганы амраас цус гаргаж үзсэн үгүй нь мэддэхгүй буурал толгойтой нөхрийг хоёрдугаар атмаа гээ. Манай хоёр бүлгэлийнхээ боссыг өгсний дараа хам мөрний мөсийг 7 шахан бай цуглуулсан хөрөнгийн хэн авах тухай ярилцсан. Нэгдүгээр атмаа хөшөө. Жэн бар сав доор байгаа казиногийнхоо татварыг төлдөг юм уу? Гэсэнд хоёрдугаар атмаа за муу сайран царайт миний чиний босстой өвөр төрөндөө байсан чинь тэндэл юм байгаа биз. Өөрийгөө бүлгэллийн босс болсон гэж миний кармаараа өнгөний гэвэл ёстой хуцваа шүү нохоо бүлдэг минь. Тэгэхэд нөгөөх нь айснуу яасан явахта жаахан бодох хугацаа өг гэж хэлээд явхад буурал толгойд яжтай мушисаар үлдэнэ. Үзэгдэл солигдож 2 дугаар боссын газрын гадаа тасхар машин ир зогсоод дотроос нь 13 тэгш бие хаа царай зүс өгцгөн баримл шиг тэр харц марцсан яа игээд байх вэ? Хям талах зүсгэр. Яг л миний залуу насыг санагдуулам залуу бууж ирсэн нь манай киноны гол дүр төрөхтөө хутга атгаж төрсэн Black Snake хожид хангуг John Wick. Тэрнийг машинаас бууж байшин руу ороход өөрийг нь хутга царайтай яахаас ч буцхааргүй гарууд тэрнийг угтаад миний босс нь наадуул аав гэж ойрлогот нь манер хутга шөвгтөөгөө дайрч ороод дунд нь зүгээр эргэлдчихэж байгаа юм чи. Зүгээр өлөхөө зоол дагцлаа явчих юм чи. Хэдэн панчааны цааш харуулчаал шууд 2 дугаар боссын урд очоод олон долоо юм ярилгүй уцаа гаргаж ирээд нэг хүн рүү залгатал уцсны цаанаас за яаж ийн хөгшөө дажгүй юу? Сайн бодож үзсэн үү? Гэх нэгдүгээр атманы дуу сонсогдоно. Тэгэхээр манай Black Snake чинь нэгдүгээр атманы хүн байж 2 дугаар атманыг айлахаар тэрнийг явуулсан байж. Энэний дараа нэгдүгээр атмаа нэгэн сүшиний газар ирээд эзэн ахт нь өөрийнхөө хормын урилгыг өгөнгөө Black Snake-ийг цаад 2 дугаар атмаа чинь сануулга өгчхөд иргэсэн чи арай л хэтрүүлж гэж. Гэвэл сүши ах тэр нь тандаж болгоомжтой байгаараа да. Цаад буурал толгойд чи бас л үзээтэй штэ. Зүгээр өнгөрөөн л гэж байхгүй. Чамайг бол ломбтой араанда зууцсан л байгаа. Гэхийг харахад мань хоёр нэлээд дотн болтой. Орон манай нэгийнхэн орчин цагийн хангуг John Wick үүсэж хөгжсөний түүх 41 жилийн он төрсөн өдрийг тэмдэглээд минтэд их уулт хийнэ. Уултын дараа нэгдүгээр атман Black Snake-д ахыгаа мэдхүү. Ахтай идэг ах нь чамд очень люблю штэ мэдөө. Мэдөө өнгөрсөнд нь үлдээгээд одоо хайн хижилтэй бол өсөж үрж гэд хөвийн орон зайд нь цагаан сараар таарад хүнтэй суугааж гээд байдаг хамаатны их чахнар шиг үглээд унахаар нь за та дугаал уулсан юм шингээш. Өөрөө нэг мө баарны дуучинтай сууж байгаа үстэй гэж хэлээл өнгөрнө. Энэ хоёр маань хоёулаа өнчөнгөрөөсөн нэг асрамжийн газар хамт төсөж төрөнсөн болохоор яг л төрсөн ах дүүс шиг болцгоосон хүмүүс юм байлээ. Ороогаараа өндөрлөж дуудлагын жолооч дуудахыг дуудаж зарим нь эхнэрт нь хүргэж өгснөөр буцах замдаа манай Black Snake
Өөд болсон найз охиноо санаж шүнжин согтуу машина барьж бавж байсан зогсоолуудынхаа хажуугаар өнгөрч уйлж явсаар өнгөрнө. Маргааш нь нэгдүгээр атман дээр өөртөө зохихгүй кобра шил шахчихсан. Дүрдээ орчихсон. Өөрт ажилдаг цагдаа ирээд та нарын хийж байгаа буруу гарын ажлыг чинь сони эвлэлээр дүүрэн бичигдчихсэн байж штэ. Гэт нэг сонин шидэхэд гар харж ирснийг нь ойлгосон ах хүү. Зүгээр өөдөөс нь боодол мөнгө шидэж өгөөд аргал гэд явуулна. Харин энэ үед хоёрдугаар атман согтуу хар тамхич хөлсний алуурчин дээр ирээд Black Snake-ийг мэднэ үсттэй. Хангуг John Wick. Тэр саяхан манай дошин дээр ирээд муу ахынх нь хэдэн дүүнэрийг яасан гэж бодож байна. Чи тэрийг алаадаг гэж ойлон дуурахт нөгөө алуурчин ч өнд өлсөө хэлээ захиалгыг хүлээн авна. Өрөмдөө бэлдээд өөрийнхөө муужгааг эрхлүүлээд явж байсан нэгдүгээр атманыг хоёрдугаар атманы хүмүүс ирээд бариад аваашаачлаа. Шүнжингөө ууснаас Шакиратаас ирсэн John Wick гарч ахиж уухгүй. Толгой задрах нь гэсэн хагасны бодлоор өөрийгөө ариусхан далайн ирэг дээр сууж байх зуур нэгдүгээр атманыг нялга нүдчихсэн муужгааг нь элдвэр зовоож нөгөө хөлсний алуурчин эзэмшил газар дээр нь очихсон өөрийн хүмүүсийн алгаал жинхэнэ голомтыг самарч байдаг үсттэй. Нэгдүгээр атман эрийн хуурхай гэсэндээ миний муужгааг явуулчих намайг харин яавалчаа арын цонхоор оруулсан ч болж ин гэхэд нь хоёрдугаар атман сейфнийхээ кодыг хэлжүүл явуулъя л гин. Манер итгэж танигтж хэлснээр муужгаатайгаа хамт тэнгэртээ дэвшин. Болсон явдлыг мэдсэн нэгдүгээр атманы бохир цагдаа сүр бадруулсаар хоёрдугаар дээр ирээд чихүү амьд хэргийн талаар сонссон гөлөг минь. Гэхэд нөгөөх нь би ч игэл даруу бизнесмен хүн цусаар чаддаг бүр ихнэрийнхээ биений өмнө даамсагтаа цусаар даралт ихсээд айгаал байдаг. Тийм л эмзэг амьд штэ. Гэсэн чин өнөөх нь цаа гэснээр яваад өгнө. Манай John Wick сүшиний газрын ах хоёр талигчийнхаа араас буян ураагаад гандаа орж ном уншуулж сул хөргөнө. Гэхдээ энэ буурал толгойд хоёрдугаар атман зэвүүн сэжгийн дээрэн. Нэгдүгээр атманы толгойг нь тасалснаа сүшиний газрын ах руу явуулсан байв яах. Тэрийг харсан хангуг John Wick уйлал. Би ийм заяагүй амьтан байхгүй юу? Ээж байх хайлж дурсан эмэгтэй байна өнгөрчсөн ганц үлдсэн төрсөн ахаас минь өөрсгөө хүн маань бас бурхан боллоо. Гэж уйлж унжиж готарч нусаа бөөрөнхөө сууж угаад. Би ингэж суух юм уу гэж нэг сайхан орилж дотор хараатнаас рэндэ. Сүшиний газрын ах чи нэгдүгээр атманд ажилдаг байсан бохир цагдаа дээр ирээл. Үгүй одоо цагдаа юм байж очиж шалгаж болгосон юм уу? Чамд өчнөө л мөнгө төгрөгөө үстэ. Чадахгүй талигчиг оршуулсан нүхэнд хийгээд булчихын шүү. Гэд сүрдүүлнэ. Маргааш нь бохир цагдаа John Wick-тэй хамт school police хийж байгаа нэг эмэгтэйг сталкердэн. Тэгэхээр юм хүүхэн мөрдөд явчваа гэхээр энэ эмэгтэй сайн дураараа өндөр насны халамжийн байгууллагт ажилладаг. Сонсголын бэрхшээлтэй ганц хүүтэй хүүгээ сургуульд оруулахын төлөө жагсаал хүртэл хийж байсан ч харамсалтай нь хэдэн жилийн өмнө хүүгээ автын ослоор алдаж тэр хэргийн мань бохир цагдаа хариуцж ажиллаж байхдаа танилцсан юм байна. Эмэгтэйд мөнгө хэрэг болох үед бохир цагдаагаар дамжуулан талигааж атманаас хүүтэй мөнгө зээлж байж. Тиймээс одоо хүртэл нэгдүгээр атманд өртөө болохоор тэрнийг ашиглан хоёрдугаар атманд ойртож нэгдүгээрхийг алсан гих нотлох баримт мэдээлэл цуглуулах зорилготойгоор тэрнийг судалж төлөвлөгөө боловсруулж байгаа нь энэ. John Wick сүшиний газрын ахтай уулзаад аха би өөрөө очиод бүгдийг алчил та гэвэл сүших чи тайван байж цагдаа чи биднээс олдож чадахгүй. Өвгчний ураг болтлоо мөнгө идсэн. Хэрвээ бүтлгүүдүүл цагдаа өөрөө өхнө гэдгээс айж байгаа болохоор цаадахтаа итэг. Гэснээр John Wick хүмүүсээ дагуулдаг хүүхний ажил дээр ирж мөнгө зээлсэн бол өгөлдөө. Хугацаа нарай урт байна. Би тийм сайхан ааштай хүн биш шүү гэвэл эмэгтэй. Юу хуцаад ах хөө? Би зээлээ төлөөл явж байгаа. Гэхдээ нэгдүгээр адмаа өгсөн. Би одоо босс. Чамд өх мөнгө байхгүй бол надад ажил хийж өг. Энэ ажлаар их хүрэг тэглэе. Гэж хэлээд эмэгтэйг дагуулсан дүүнэртэйгээ байдаг агуулах руу ирээд баас шээс холмос заар үнэртсэн нэг хөрөгчиг өрөөнөөс нэг охиныг гаргаж ирээд нөгөө эмэгтэйд чи энэ охиноос мэдээлэл авах хэрэгтэй байна. Гэхэд хүүхэн хүүшээ та нар ч ямар амар юм бэ? Их хүнээс төрөөгүй юу? Игчгүй эмэгтэйд үгүй хүмүүс юм уу? Энэ улс чи хуультай цагдаа ташуулагаануудаа гэсэн тангуг John Wick. Оо тийм үү. Тэр цагдаагаа дууд. Ингэж хэлээд охины хурууг нэгээр нь хугалж эхлэхэд эмэгтэй энэ бүхнийг харж төсөлгүй охинтой хойлохны ярилцахаар болно. Эмэгтэй охинд их чиний эмээг асардаг байсан. Тиймээс чамд муу зүйл хийхгүй миний дүү ухаантай байгаар. Эднэт хүссэн юм нөгөөд арилхаа боддгоо мө гэд аргадан гугуугад охин. Түй майхо. Би тэр эмэгнээс ч болоод ингэ сууж чинь. Яас наад эмэгнээ ярихар чи уйлж унжаад хамаг юм хэлчихнэ гэж бодсон юм уу? Түй май авгаа минь гэд улам догшоод ухаар нь эмээгийнхэн зургийг өгöd. Эмээг чинь тэнгэрээс дрон нисгэж чамайг ажиглаж байгаа шүү. Эмээгээ бодоо зөв амтэр гэж хэлчихэд гарна.
Юун охин тамлаад байгаа вэ гэхээр биш шүү дээ. Охин бааранд гитар тоглож хэдэн цаас олж имээтэйгээ хоёулахнаа 2 идэхгүй хоосоо онохгүй амьдардаг байж. Нэг л өдөр эмээгийнх нь бие муудаж эмнэлэг твтэж эмчилгээний зардлыг олохын тулд хоёрдугаар атманы хөлсөлдөг хөлсний алуурчны бүлгийн хар тамхиг зөөж эхэлсэн болохоор яаж хар тамхиа зөөдөг мэдээллийг олохын тулд л амлан авч тамлан зовоогод байгаа юм байна л да гэж. Эмэгтэй гарсны дараа эмээгийнхээ зургийг харсан охин элэг эмтэр зүрхэн өвдөж нулимсн гойдсноор тэдэнд дотор нуулсан мемори картанд байгаа. Тэр картыг хар тамхины үндсэн борлуулагч нар тайлж чадна. Нэг ясандаа тэр мемори картаар хүмүүсээ баталгаажуулдаг гэх хэрэгтэй мэдээлэл олж авч чадна. Ажил нь бүтсэнд манай залуу дахин эмэгтэйн ажил дээр ирээл дахиад ажиллаад өгөтөл. Чи ч одоо ямар лайтай голооны баас вэ? Ажил хийж өгсөн бол болоо үстэй гэсэнд дургүй хөрсөн Джон Вик хэн гэдгийг сан. Чи надад одоо ч өртөө явааш байж маа минь. Би өвгөн талигч ахыгаа бодоод аятайхан бай гэж бодсон ч болохгүй нь бол. Ахиж ингэж шалчигнахгүй болохоор бодно үз. Гэж хэлээд хугацаа сунгасан гэрээг нь ураад яваад өгнө. Маргааш нь Джон Вик маань сүшиний газрын ахтай ганц юм тонгоолгоо сууж байхад нь эмэгтэй хурж ирснээр шууд л ажилдаа орно. Угаасаа хэнчгэл нэг өдөр ажиллаад бүхөрөө тэглүүлэхийг бодно үст. Энэ удаа ямар ажил хийлгэх вэ гэхээр охиноос авсан мемори картыг тэрэнд өгөөд охины оронд хар тамхины үүр рүү явуулах. Хар тамхины үүр нь 2 үе шаттай. Эхнийх нь бичиг үзүүлээд борлуулалт хариулсан гарууд дээр очино. Энд 20 минутаас хэдэрвэл манай Джон Вик орно. Борлуулагч нар зөвхөн борлуулалт хариуцдаг учраас эмэгтэйг цагдаа мөнсгийг шалгана. Энэ явцдаа охиноос авсан мемори картыг шалгагч нарт өгнө. Мемори биеийн нэглэгийг хийсний дараа хулгайчууд чамд шууд идэхгүй болохоор 2 дугаар шатны удирдлагын шийдвэрийг авахар эмэгтэйг машин суулгаж үндсэн агуулга руу явах үед Джон Вик машины араас дагна. Үндсэн агуулгад 15 минутаас хэдэрвэл залуу эмэгтэйг аврахаар дотгошоо орно. Үе шатуудыг амжилтад авах юм бол олон юм ярьдаггүйгээр зүгээр мөнгө өгөөд бараагаа аваад гарч ирэх төлөвлөгөө гаргана. За ингээд ажиллагаа эхэллээ. Эмэгтэйг эхний үе шатыг үлхэнд аваад 2 дугаар шат болох агуулга руу ороход 2 эвгүй царайтай үсттэй байна. Тэгсэн мө 2 өлбис юм хүүхнийг харснаар шинэ мах зах гэж шүлэнгтэй дөнгөрөхөд агуулгын босс хар тамхиг авахын тулд охиноо өгөх гээд авчирсан залууг дэглээд байж байдаг юм. Эмэгтэйг орж ирэхэд агуулгын босс жижиг усан бөмбөлөгтэй тоглоом харуулнаа. Энэ бол хар тамхи. Агуулгын босс эмэгтэйг охиноо хар тамхиар солих гэж ирсэн залуу болон тэрний охины хамт нэг ширээн цуулгаад энэ элсэн цаг дуусахаас өмнө охин хар тамхи хэрэглэвэл аавд нь маш их хар тамхи өгнө. Хэрв хэрэглэхгүй гэвэл эмэгтэйд өгнө гэж итгэжсэн. Энэ үстэ өгнө охины төрсөн эцэг шүү дээ. Тэр царай зүс нь авах юм байхгүй. Монголд ч бас дуулдаад л байгаа шүү. Аятайхан байгаараа та нар. Охины аавч за миний охин татчаавыга бодоод гуйж татаадгалдаа гэд уйлж аргадаж уурлаж нэг үзээл. Өөрхий охин аав руугаа харж уйлсаар элсэн цагч дуусч аавын цахилгаан цохиулж орхино. Эмэгтэй дотгошороо тэдний 15 минут болсон болохоор Джон Вик маань дотгошортол баахан хятадууд гартаа алах сөх мончог бариад дайрахт нь ихийнхээ хөвлөд байхдаа л зодооны бэлтгэл хийж хутаа гадах төрсөн манер ядах юмгүй бүгдийн нугдаалга цааш ортол тоглоомын финалд нэг том мангас байдаг да. Тэрэн шиг хүнтэй хац тулчнаа. Манай хүн эргэлтээ өшгөл дугсаа цохилт хийсэн ч өнөөх нь нилээн цохилтаа цурсан шинжтэй зодоон үргэлжилнэ. Өвдөг тохой дахин угсраа цохилт хийж ямар хүмбэ гэдгийг харуулна. Финалийн дайсан ч бас зүгээргүй зөрүүлээд ихц чиглэлт хийж манай хүнийг унгана. Киноны дүрмээр гол дүрний эхлээд дийлдэж байгаад дараа нь дийлдэг штэ. За яг тийм болно. Ажиурын дагуулгын босс эмэгтэйд идэхгүй байгаа тул явуулсан хүнээ хэлгэхэд охиныг явуулчих өвчтөе хүүхэд байгаа үстэй гэхдээ зэрэгцэн төс тас хийх чимээнээр агуулгын боссын анхаарал сарнихад цахилгаан борохог авч залууг бороход жунгаахад боссынхоо унахыг харсан суугны ус нь эмэгтэйг барьж авч боож алахын даваан дээр манай гол дүр гарч ирж эмэгтэйг аварна. Ингээд хар тамхи авсан хоёр агуулгаас үтэр түргэн арилан одно. Том ажлын ард гарсан манай хоёр хамарны ирэг дээр цочроогоо гаргахаар ганц юмны хөглөө мултлан да. Гэснээс ганц байгаа байна. Солонгосын 97 жилийн түүхт алдарт Мухак үйлдвэрийн Good Day сүүжүүн жири улан 320 м гүний хамгийн цэнгэг 100% шүлтлэг усаар нэрж хийдэг учраас хүчил төрөгчөөр баялаг онцгой цэнгэг амттай байдаг гэж байгаа. Мөн Good Day-ийн спиртийн агуулмжийг 16% бууруулсан дэлхийд алдартай технологитой бөгөөд хамгийн олон амтны сонголттой гэдгээрээ давуу гэдгийг та нар ч угаасаа бүгд мэддэг болоо байлгүй дээ зөөлөгнүүд. Энэхүү алдар цөөхөг стандарт катерингийнхэн аль бие ёсоор оруулж ирэн бүх сүлжээ дэлгүүр бөөний төв захуудаар түгээдэг тул өөрт аль ойр салбараас орж аваад мах шарж идэхтэй даруулдаг юм штэ. За сүүлд гарсан цоошин зеро төрлөн сахарын агуулмж бүр зеро цаашаа тул хүнд хоол идэх үедээ эсвэл сангивсаа шарахта уухад дэндүү сайхан зогсдог гэдэг юм да. Банчана сарын хэяа манай бүр мах шарж идэнгээд даруулмаар санагчлаа байна.
1 2 3 онгоолгоод гүтдэй. Хамгийн цэвэр сөөжөө гүтдэй. Өөрөөр нь туг тахих байхаа гэж бодсон чи ирж аварсан болохоор залууд саяныг итгэж би хүүтэй байсан. Хүүгээ аслаар алдаад хэрэгтэн нь 1 жилийн дараа баригдсан чи муу навш харагдахаас өмнө өгчихсэн. Уг нь илүү шар махтайгаа хатах ёстой байсан. Би хүүгээ амар санаж чи цаавал өшөөг авах гэдэг юм уу? Зүгээр орхич болдгоо юм гэхэд залуу надад ганц ах минь л байсан юм. Ах минь толгойг тасалсан хүнийг яав зүгээр орхиж чадахгүй. Чи ер нь надад заадаг хэм бэ? Хүүгч нь алсан хүнийг чи уучлах чадах юм уу? Ангуг Джон Вик маань өөхөх шахан байж олсон хард амхаа өгөөд ахыг нь 2 дугаар атман алгахта тоглоомон доторх хард амханд донцсон хүмүүсээр алуулсан болохыг олж мэднэ. Тэднийг хийн яриад сууж байхад нөгөө хөлсний алуурчин чи өөрөө мань хүн рүү залгаад дүндам пампуси ёмни да дээр цагийн дотор ирээрэ. Тэгэхгүй бол дүүгээ чинь өшөө олон хөлийн уруу таастан шүү. Гэж хэлээд таслана. 2 дугаар атман сүши ах тэр ирэхэд агч тэр нь сүши хийж өгөнгөө. Чи Джон Викийг арай л дутуу үнлээд байх шиг байна. Цаадах чинь юм нэг хөдөлжүүл мэдрэл штэ. Сарамжийн газар байхдаа уурандаа 2 том нохойг халбагаар алсан. Багасаа л эвгүүгээр байлаа. Джон Вик талигаш 1-р боссынхоо ажил дээр дүүгээ аврахаар машинтайгаа ирж зогсвгүй юу? Машин дээрээс нь төмөр унгаад машиныг ямар ч Вьетнам засвар авахааргүй болгондоо. Ийм юмнаас хүн байтугай чөтгөрч гарч ирэхгүй байх гээд нөгөө мө хөлсний алуурчин ч машиныг үдэж хараад явж байтал манер смокны цаанаас шивтлэхгүй гүүгээд гараад ирдэг үсттэй. За одоо ч 2 эвгүй гараа тулаад аймаар тулаа үзэхэндээ гэсэн чинь энэ хөлсний алуурчин ч одоо согтуу байсан юм уу эсвэл мансуурсан байсан юм уу яасын 2 3 зүсэлт аваад өгчих юм. Хариуг юм байсан биз дээ. Дүрс солигдсон Джон Вик маань эмэгтэйд хайртай болсон юм яатсын усундаа барьж урд хойно орж гүгээл яг хүүгийнх нь эргийн үнэн хэлэх гэж байтал эмэгтэй аль хэдийн мэдсэн байж. Тэгэхээр яасан бэ гэхээр манай хоёрын ажиллагаа дууссаны дараа эмэгтэй дээр 2 дугаар боссын хүмүүс ирээд тэрнийг авч явсан. 2 дугаар атман 1 дугаар атманыг алаад сейфийг нээж үзэхэд эмэгтэй хүүгийн хэргийн материалыг олсон. Хүүгийн хэргийг бохир цагдаа авсан ч камергүй гэрчгүй болохоор ийлрэх аргагүй гэж. Тиймээс сэргээ шидэд цол ахиулахын тулд 1-р атманаас хэрэг дааж хүн олж өгөхийг хүсэхэд хорт хавдрын эдсэн шатанд орсон хүнийг олж өгсөн байж. Мэдээж зохиомлоор хэрэг хүлээсэн хүнд мөнгө төлнө. Мөнгөний бохир цагдаа олж өгсөн. Ингэснээр бохир цагдаа илрэхгүй байсан хэрэг илрүүлж цол нэмж нэр хүндтэй болж 1-р атман цагдаагийн сул талыг барьж авсан. 1-р атман энэ үйлдэлдээ гэмшиж эмэгтэйд мөнгө зээлж, зээлэн дээр нь уян хатан хандсан ийм учиртай байж л тээ. Гэхдээ хамгийн сонин нь эмэгтэйд өгсөн зээлээ өөрийн дэвтэртээ бичээгүй байдаг. Энэ бүгдийг 2 дугаар атман эмэгтэйд хэлж өгч. За тэгээд энэний дараа Джон Вик маань 2 дугаар атман дээр худалдаа очиж байгаагаар кино маань дууснаа. 2 дугаар атман яасан гэж юу? Үгсэн байлгүй. Манай хүн чинь худаг барихаараа л эвгүй штэ. Өөрхий хөөхөн хүүгийнхээ хэргийг илэрсэн гэж бодож явсан чинь бохир цагдаад хулигдуулчихсан байдаг. За иймэрхүү кино байлаа. Дараагийн кино урд ороосаа гэж бодож байна. Тэгвэл хуруугаараа зонцол. Сапада. Окей. За баяртай. Манай хааж байна. Дараа.